Сайн басна үлдвэлөө. Одоо бүр нэг олон юм бицээр байгаа сүлдээ бүр боллоо тий. За, Вики Монголиа подкастын дараагийн дугаар Бадмаа энд Вики Монголиа болчлоо дөө. бүр бүх дугаар тийм байна. Нэг хүн нэг бутан явах гэж байгаа гээ. Таирын бутааны бүх дугаарыг үзсэн баг явчаад ирчихлээ. Яваа болдог ч юм биш гэсэн. Ер нь ойлгочлоо дөө гэдэг. За, Бадмаа тэр өнөөдөр Парис хотод ирсэн байна. За, Парис ирэхээс өмнө сая Шри-Ланкад очиод 3 очиод. Ер нь сүүлийн дугаараа нөгөө хоёлаа Японы Осакагаас илүү. Осака нэг онсенээс яваад тэгээд. Оо тийм. Тэрнээс хойш ер нь сонир сахын юу байв? Өчигдөр 7 сар штэ. Одоо 11 сар. Тэр хооронд Викид юу тохиолдов? Дунд нь хоёлаа нэг удаага Малайз, Тайландаар 8 сард ирсэн. Тэрнээс хойш ер нь гадагшаа яваагүй манай. Яагаад яваагүй гэхээр одоо 9 сар чи манай сургуулийн үед маш нөгөө 8 сар чи чухал үе хичээлийн юу гэх юм эсэл яваа дээр нь хичээл эхлэнэ гэдэг нь өөрөө их том ажил. Дээр нь би чи нөгөө эзэн үндэсний байгууллагын консалтант манай Монгол зөвлөх боллоо шүү дээ тийм зөвлөх болсон. Тэрний нэг төслийн ажил эхэлсэн. Тэр аяйгуу завгүй байж байгаа. Тэрний хичээл рүү ороод ер нь 9-10 сар ингээл сенсорч байгаа л нэг мэдсэн чинь Парис явчихсан шүү дээ. Парисын өмнө Шри-Ланк явах. Үнэхээр завгүй таарсан. Гайхамшигтай. Thank you. Энэ юу салмон юм уу? Салмон. Оо зураг. Эний зургийг авч оруулмаар юм байна. Дээрээс нь харуул энэ бүр зүгээр тавган дээр зураг зурчих. Жая тэрийг згсэн юм уу тий? Тэгээд тэгсэн нэг зүйлсний байгууллагын зөвлөх сургууль одоо хэд дэх жилдээ болж байгаа вэ? Сургууль одоо 3 дахь жилдээ. Бид нар сая дахиад 3 дахь хамгийн томууд нь 3 дахь курс. Хамгийн томууд нь 3 дахь курс. Тэгээ багууд нь 1-р курс. Тэгээд нийлээд одоо нэг 100 гаруй оюутантай боллоо доо. Бид тэр хооронд нүүбийн зөвлөх яагаад болчихвоо? Олон улсын худалдааны төвийн Монголд хэрэгжүүлж байгаа гэсэн шүү дээ. Олон улсын худалдааны байгууллага нөгөө олон улсын худалдааны төв нөгөө дэлхийн худалдааны байгууллага гэж байдаг. Тэд нар маань нөгөө ийм дэлхий дээр байгаа 4 улсыг сонгож аваад Доминикан, Нигер, Гүрж, Монгол гэсэн 4 улсыг сонгож аваад энэчнээс нөгөө бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг экспортод гаргах гэдэг нэг том төсөл эхлүүлсэн. За. Тэгээд хэдэн сая долларын үнэтэй төсөл. За энэ төсөл маань зүгээр эмэгтэйчүүдийн бизнесийг гаргахаас илүүтэйгээр нөгөө дижитал орчинд гаргана гэж байгаа шүү дээ. Энэ чинь биетээрээ бүтээгдэхүүн гаргахтаа гадна бас нөгөө цахим орчноор дамжиж гарах хэрэгтэй. Тэгээд энэ төрлийн мэдлэгийг санхүүгийн мэдлэгтэй хамт олгох зорилготойгоор ийм төслийг хэрэгжүүлэхээр манай Монгол улс маань ямар гоо цэцэгтэй хоолой. Монгол улс маань 4 улсын нэгээр шалгараад тэгээд Монгол улсад бид нар нэг 5 сургагч багшийг яг үндсэн багшийг бол сонгож аваад за дээр нь дахиад soft skill-ийн 2 багш байсан. Тэгээд нийт 7 багштайгаар дэлхийн худалдааны төвийн олон улсын худалдааны төвийн зааварчилгаагаар энэ хөтөлбөр явж байгаа. Тэгээд манай Монголоос 50 эмэгтэй бизнес одоо ингээд багшаа гаргахад тэгэхээр та хэд чинь тэрийг тэднийгээ хувааж аваад менторлог хийж байгаа тийм над дээр нэг бүр нь бүх агуулга нь цаанаас ирчих. Бүх юм цаанаас ирчих. Над дээр нэг 11 бизнес эрхлэгч байгаа. Тэгээд бизнес маань их азтай тэгээ өөрөө нөгөө Монгол ноолор их сонирхдаг гэсэн над дээр 7 ноолор юм. 7 ноолор бүх доллар нь ялгаад Викид өгсөн үү? Энэ Викигийнх ноолор ийшээ гэж хэлсэн компани байсан уу? Нэг л байгаа. Тэгэхээр над дээр өөр коучтэй. За ингээ энэ 7 сараас 11 сарын хооронд сонсоход нэг 5 сар өнгөрсөн юм шиг боловч бүр амар байж. Момент дээр сонирхсан. Тэр хооронд амжуултаа тийм момент платформ шинжилсэн. Бид нар чи яг нөгөө нэг хэмлээ ухаан гарахын өмнө нэг платформ аль биесээр зарлаад тэгэл яг технологи бол үнэхээр нөгөө хоцроо чадчих бидний хүлээхгүй байна. Тэгээ яг хэмлээ ухаан суурьтай платформ хийгээд одоо актив маань бэлэн болоод сурлагчид маань яг тэрэн дээр орж ид. Танайхан дээр угсралтыг нэр амар хийж. Манай ээжүүд бол үнэхээр гайхамшигтай угсарч байна. Тэгээд хамгийн гоё энэ AI-аар хийж байгаа болохоор өмнө нь бид хэд чинь яг платформаа бүтэн жил хүлээсэн шүү дээ. Нөгөө өөр багаар хийлгээд тэрийгэ бүтэн жил хүлээгээд тэгээ яг нөгөө авсан. Тэгтэл хэмлээ ухаанаар ойролцоогоор одоо өнөөдрийг оруулаад нэг 2 сар орчим л дотор гаргынгийн зүгээр ингээд тэгээ гаднаас харагдах байдал бол нэг AI гээл амар гоё юм байхгүй л те. Ороод ашиглаж байгаа хүний хувьд бол цааталт нь нөгөө
мэдээлэл тэрэн дээр ингээд суурлаад хийж байгаа анализууд академи руу ингээд нөгөө орж байгаа одоо тэр хүний хичээлийн үзэлтэй явц одоо амжилт энэ тий нэлээд олон зүйлийг хэмлээ явахаар хянаж байгаа болохоор манай хувьд бол айгүйх мөнгө хэмнэлсэн гоё ажил боллоо. Тэгээд нөгөө Кёотогоос шагнал аваад тэрэндээ урамшаад тэтгэлэг зарлаа. Тэгсэн бай. Алсан. Сайн дураараа зовлонгоо зохиод гэдэг. Гэхдээ яг энэ тэтгэлэг бол яг AI найдаж хэлж байгаа шүү дээ. 20,000 хүнийг Момедагийн дэлхийн нөгөө захин ур чадвар зургах хөтөлбөр үн төлбөргөө сургаад тэгээ 20,000 хүнээс шалгалт авна гэдэг тэр одоо зориг бол AI-ийн буйнд л үүсэж байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Тийм их ажиллаж шүү дээ. 20,000 хүний шалгалтын материалыг гараа шалгуул одоо эцэг дээр их шалгалт шиг юм болно үстэй. Ус орон дээр явдаг шиг юм болно үстэй. Тэгэж шүү дээ. Тэгээ тэрийг яг AI сургаад шалгалтыг хүч авахгүй. Шууд AI өмнөөс нь шалгалтын материалыг аваад дүгнээл оноо экспертүүд орчихсон. Тий. Эдний хэмиг үзлээ гэсэн чинь бадмаа ичээд болж өгдгөө ч та манай салбарын экспертүүд гэсэн чинь нөгөөдөл нь ямар гоё юм бэ юм бэ? Технологийн салбарын кул хөөхнүүд чинь манай сургалтад нэтгэл хөтөлбөрт хамрагдаж байгаа өдргээ би бүр ичээд одоо яана юу сурч идэг болоо тэд нар маань гэдэг. Тэгээ нөх хүний урмыг их боддог хүмүүс болохоор нөгөө жоохон ээшлүүлээд толгой ихгүй. Жоохон ээшлүүч. Энэ хотны ажил. Жохон. Явал. Ааха. Одоо ишээр үл. Ой яа. Наад яваад бач. Nice. Тэгээд тэтгэлэг хөтөлбөрт маань одоогийн байдлаар үн төлбөргүйгээр нэг 5,000 гаруй хүн үзэж байна. Вау, 5,000 хүрсэн. 5,000 хүрсэн. Вау. Нэг уулзахад 1,000 нэмэгдсэн. Яг 20,000 гэсэн юутай байгаа болохоор төлөвлөгөөтэй байгаа болохоор. Гэтэ одоо бол улам ихсэх байх л та нөгөө 3 дугаар шат буюу Хэмэл аяа ухаан сургах хэсэг маань эхэлж байгаа учраас одоо яг нөгөө хот гол ингээд нөгөө секси хэсэг нь эхэлж байгаа учраас сэтгэлийн сонирхож байгаа хүний тоо нэлээд өндөр байна. Тэгээ энэний нийт дүнгээрээ нэг 6.5 тэрбум төгрөгийн сэтгэлэг олох гэж байгаа болохоор бид ч их ач холбогдол өгч байна, хүмүүс ч их сонирхож байна. Тэгээд сүүлийн хугацаа 12 сарын 25 болохоос сунглаа. Чи юу яах гэж Парист ирсэн яриач? Парист одоо бид нар ч нөгөө алдарт нөгөө Champs-Élysées гудамжинд сууж штэ. 86 дугаар. Champs-Élysées гудамжны 86 дугаар байшин буюу L'Occitanie кофе шопт нь сууж байгаа байхгүй. Гоё юм уу? Ишигээ бүр нүд бүр жаргаж байна. Тэгээ яг гоё л юм л да. Анх удаа Парист тэгээд анх удаа эрэхтэй ирсэн тэр учир шалтгаан нь өөрөө нөгөө Азийг төлөөлөөд сая Кёотод авсан шагналаасаа болоод Азийн нийгмийн нөлөөллийн шилдэг төслөөр шалгагдсан учраас Азад төлөөлөөд одоо бусад төвүүдийн нийгмийн нөлөөллийн шилдэг төслүүдтэй одоо өрсөлдөж байгаа болтой байна шүү дээ. Маргааш орой мэднэ. Бидний анкетуудыг хооронд нь өрсөлдүүлж байгаа болохоор би одоо очиад одоо ямар юм хүм өргөөд манай нөгөө физикал эшигийн хэд шиг гүхгүй учраас ингээл одоо юм нэг юм болж байгаа хөө гэх ингэ сайхан сууж байна. Тэгээ ямар ч гэсэн маргааш очиод бусад төвүүдийн шилдэг төслүүдтэйгээ танилцсан гэж бодохоор хамгийн гоё юм тэр л байна да. Надаа эн чинь өөрөө асар том боломж. Яг миний төрөлд бусад төвүүдэд юу болж байгаа гэдгийг мэднэ гэдэг тэр хүмүүстэй танилцсан гэдэг төв шилдэгүүдтэй танилцсан гэдэг өөрөө гайхамшиг юм да. Тийм. Анх удаа Парист ирэхдээ бас зүгээр нэг юм өргөвчөө өрөөд ирээгүй ийм зорилгоор ирнэ гэдэг бас их хувь заяа шүү. Тэрэндээ баярлалаа. Тэгээд өглөө болохоос өсөлж сэрээд сэрээд өглөө болохоос хүслээ л байж байна. Тэгээд 9 сарын 1-ээс бас юу болсон? Монголын нөгөө гэр бүлийн радио 104.5-ын өглөөний 930 шоуны хөтлөгч болсон шүү дээ би чи. Ажил нэмээл явж байгаа. Дор хобби хүмүүстэй яагаад радиог хөтлөгч болж байгаа гэж асуугаад. Үгүй яах вэ чи өглөөний цаг 30 минутын ажил юм чинь. Их очихтойгоо нэг 230 минутын ажил юм да. Хамаагүй амтаа унтаж яхад очоод 9 цаг гэхэд миний ажил дуусаад тэгээд гараад үндсэн ажил руугаа очдог болохоор бас нэг хайхтар Момедагийн ажилд нэг юм төвөг чирэгдэл болоод ахгүй. Тэгээд одоо анх удаа энэ шоу маань өөрөө 12 жил явсан байхгүй юу? 12 жил дуурсан шоу. Тэгээ би одоо 13 дахь жил рүү авч явах гээд ингээд хөтлөгч хост нь болцоод явж байгаа. Тэгээ 12 жилийн түүхэнд би ороод анх удаа энэ тентхийн аймагуудаас дуургаж самарж байгаа. Одоо найруулагчаа бас Францад аваад ирсэн. Өнөө шөнө Францын цагаар 00 цаг.
Тэгээ 0 цаг 30 минутаас Монголын өглөөний 7:30 болох байхгүй юу? Тэгээ одоо бид хоёр хаа нэгэн газар сууж радиогийнхоо шоуг хийн. Өглөөний мэд өнгөд орчлоо гээд Парис шүн орно. За ийм солиотой хийгээд явж ин да. Санааша Парис ирэх юм жоохон л жоохон би жоохон. Энэ зургийг жоохон хараад хэлсэн. Энэ ингээ гой зураг байна. Гой зураг. Би сая уцаараа авчлаа зургийг. За тэгээд дараа нь хараа. Подкастн дээр одоо би юу хараа суугаад байгаа хүмүүс харах баг. Зүр Парист ирээд ингээд хараа сууж ин гэж бодохоор гой царигдаа жоохон энэ мөчүүдийг мэдрэмээр санагдаад. Тэгээд хоолныхоо зургийг хараа сууж байна. Парист ирэх юм сая бид Шри-Ланкад нэг зочлоо. За ямар ч үстэй гэхээр нөгөө Азийн худалдаа ажил дөрвийн тэнхмүүдийн жил бүрийн уулзалт болж ер нь бизнес гэдэг юм байна тийм. Кассе гэдэг энэ жил бүр ер нь Аз төвд энэ худалдаа ажил дөрвийн тэнхмүүд хоорондоо юу хийж байна. Тэнхмээс гадна ер нь бизнес эрхлэхэд юу дэвшил болоод байна, юу саад болоод байна тий. Аха. Гэдэг талаар ярилцлаа. За хурлын гол сэдэв бол нөгөө Трампын тавьсан тарифын асуудал яригдчихээн. Тэгж байна тий. За улс орнуудад янз бүрээр тэр тарифын асуудлыг нөлөөлж байгаа. Онцлж дурдлаа. За дараагийнх нь мэдээж технологийн шилжилт. Тийм л оюун маань маш олон ажлын байрыг үгүй хийжээ гэсэн чинь би дайсан дээр гарч ирээд манайх шиг ажил олгогч ихтэй ажилтан цөөтэй газруудад бол тийм л оюун бол бас боломж авчирч. Арай өөрөөр боломж авчирнаа гэж яриад толгойг нэрвүүлсэн байна. Шри-Ланк бол ялцчгүй тэрнээс айх ёстой л улс юм билээ л дээ хөрхий тий. 22 сая хүн амтай ажилтгууд л бүр асар өндөр. Тэгээд шал хэрэгцээгүй ажлын байранд маш их хүн авдаг тий. Одоо зүгээр хүнийг ингээд лифтний өдрүүд өхүүлж өгдөг. Ажлын байр ч гэж. Тэрнээс гараад баар руу авчихсан чи тэнд 2 хүн зогсож байгаа. Би одоо энэ хоёр яаж амс над дээр ирсэн сайн байна та хаашаа авчихсан гэхээр би одоо юм амаа шалгуулчихсан юм бид нар нэг орохдоо бомб чек хийдэг шүү дээ. Oh no, I'm so sorry. Ингээд чинь дуудсан гэж гоцлаа гэ. Хамаагүй ингэж болохгүй байна гэдэг. Тийм байна. Тэгээ яах гэж байгаа юм бол таа гэдгсэн чинь намайг баарны үүдэн төрөж гэж байгаа гэдэг. Өгөндөө ингээд харахад баар нь цаана байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр чинь бүр ажлын байр гэнэ. Энэ 100 гаруй долларын сарын тийм ажлын байр гэнэ. Тэгээд ингээд ийм нөгөө илүүдлэгтэй өртөг багтай газрууд чинь технологи нөхцөлөд ихээр бас аюултай болно. Тийм байр бол. Тэгээ эхний 2 хоног чинь Батмаг ирэх багт чинь би нэг түк ахтай танилцаад авцсан тий хоёулаа. Нэрийн талаар блогч энэний урд албатай за дараа нь оролцож байгаа. Тэгээд ахтай танилцаад амьдрал сонсоо. Тэгээ яг Шри-Ланкийн амьдралыг түк ахын нүдээр харлаа. Түкийн жолооч нүдээр. Эхний өдөр тэр их сонин өнцөг байсан. Эхний өдөр бид нар нөгөө одоо манайхаар бол мотоцикл юм да. Түк гэхээр хүмүүс ер нь мэддэг болсон доо тий. Энэ тэгэхээр Таиланд. Манай жаяг хэлээр пад. Энэ тэг Таиланд зүүн Азийн нөгөө халуун орнуудад байдаг нэг тээврийн өссөн шүү дээ тий жижиг. 3 дугуйтай тий. 3 дугуйтай. Тэгээд тэрийг жолооддаг ах ингээд хүмүүст гайд хийгээд Шри-Ланка ингээд үзүүлээд тэгээд ингээд тойроо явд юм байна. Тэр ахын өнцгөр харчаад маргааш нь өөр нүдээр харахад бид нэр тэр улсад очиод хинтээ уулзаж ямар төвшинний хүмүүстэй харилцаж байгаагаас хамааран тухайн улсыг нь ойлгох юм байна шүү дээ. Яг үнэ. Тэр ингээд зүгээр өргөвчөө өөрөд аялж яваа тэр ахтай уулзчаад буцаад нутаг буцсан бол Шри-Ланк бол цөнөж яваа улс байсан. Маргааш нь бид нар Шри-Ланкийн workspace буюу хаб төвшиг дундын офс дээр очсон. За дундын офсоос гарч байгаа стартапууд өөрсдөө амжилттай явахаас гадна дундын офс нь өөрөө 2021 оны шилдэг дундын офсоор шалгарсан. Маш гоё офсоор ачтаад тэнд байгаа залуучууд тэр AI төслүүд бусад стартап санаанууд оролцсон байгаа хөрөнгө оруулалтууд хийж байгаа ажлыг хараад үнэхээр тэнд бол гайхамшигтай гоё ирээдүй харагдаж байгааг харсан. Үрд эсрэгээрээ нөгөө сэнж байгаа бас биш. Бүр бидний чинь энэчнээс суралцах нь асар байгаа юм байна шүү дээ гэж бодогцсон. Аюу азар яг панел дисккашн дээр хилцүүлэгдээд миний хажуудлын суусан жоохон танхаатай байсан залуу маань өөрөө хаб түмний эзэн байгаад тэр хаб түмэн өөрөө бидний сайн мэддэг Шри-Ланкч нөгөө цаагаар алчтай тэгээд өмнөх блог дээр нэг аюу сайн болохоор Дийлма гэж цай байдаг. Тэгээд дэлхий дээр байдаг одоо манай монголчууд мэдэн дөө. Тэгэхээр 2 талт юм байна шүү. Дийлма гэж хэлсэн. Тэрний эзэн өөрөө бүр чирменийн ажилтдаг тийм хавтууд байсан.
Тэгээ тэнд очих. Тэр нөхөр чинь өвнөр нь эсэн болохоор бид эдийг тайлснаас буусан чинь та нар өнөөдөр юу хийх юм ингээд зүудээс ш манай дээр очихгүй юм чинь одоо очиж үзүүлэх гээд авахад их л гоё газар хэрэгтэй гэж чинь үнэхээр одоо бүр дэлхийд хамгийн шилдэг work space-ээр те дундын офсоор шалгарсан газар бол үнэхээр тастай байсан тийм. Энэ талаар бид нар бас би тустаа бүтэн влог үзүүл оруулна. Ер нь залуучуудыг сумлна, залуучуудыг мотивацлна гэдэг бол өөрөө гайхамшиг. Юунаас өмнөх төгрөгөөс гадна асар их юм эрч хүч тийм нэг сэтгэл байж энэ залуучууд чинь дараагийн түвшин бод тийм ээ л да. Тэгээ одоо нэг блогтер маань орсон 2 AI компани байгаа тийм. Вау. Шок. 5 жил ингээд бүрийгээд тийм ингээд бүтээгдэхүүнээ гаргачих гад ингээд үзээ явж байгаа гэж байна. 5 сарын дотор дэлхийд дахнаад дэлхийн хамгийн кул гэсэн газруудаас хэрэглэгчтэй болчихсон AI стартап гэж байх жишээ нэг юм тийм. За ингээд Бадмаа дээр бол ингээд технологи ярих болдог усахгүй. Яг тэр Шри-Ланкийн түүх өөрөө юм колон улсын түүх учраас олон жил ингээд одоо олон улсын колонд байсан шүү дээ. 3 удаа колон болсон тийм. Нөгөө хин Голланд, Португал гэл ингээд Англи гэл 3 улсын колон байсан учраас ер нь бол ингээд их тийм дарлуулж амьдэрсэн улсыг удирдах яваад одоо удирдагчд нь байнга л ямар нэгэн улсын нөлөөнд байдаг тийм. Тэр улсад одоо эдийн засгийн ч юм уу ямар нэгэн байдлаар нөлөөнд нь ингээд орчдөг. Тэгээ одоо сая гэхэд л ингээд хятад бас ингээ айгу нөлөөгөө айгу тогтоож яваа. Ер нь бол тэр Туркийн жолооч ахын яриагаар бол 10 жилийн дараа Шри-Ланк бол ингээд битүү хятадуудын тийм эдийн засгийн нөлөөнд орсон улс байна гэж ахвал тэгж харж ирсэн. Тэгээд чистэй айгу настай хүн бол яг уу тэгээд одоо их л санаа зовоод л тэгэл одоо хийж чадах юм байхгүй учраас талаглал ингээл дуусч байгаа юм харагдсан л та. Гэтэл залуучууд нь ирээдүгөө тийм байлгаа гэж хүсээгүй. Яг ингээд технологи барайл ингээд гадагшаага гарыг зүтгэе гэдэг ингээд бодож ирсэн. Тэгээд тэр хабын захирал бол өвөө нэлээд том бизнес хийсэн. Тэгээд хүмүүс нь танд юм байна. Тийм ээ тийм би тэр хүний ач хүү гэл одоо тэр арга хэмжээнд дээр байхад шууд л ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр нэгдүгээр туршлага, хоёрдугаар одоо мөнгөтэй хүний ач хүү учраас боловсрал өндөртэй. Гуравдугаар тэр өвлөж ирж байгаа мөнгийг улсынхаа ирээдүйн төлөө ямар ухаалгаар зарцуулж байна. Харин чинь бүржээр надад тэр айгуу гой санагдсан. Одоо нэг юм мөнгөтэй хүмүүсийн 2 дугаар үе, 3 дугаар үе их тийм тэнэг болоод ингээд нөгөө дэлхийн нийтээр тэрийг шагшсан хүмүүс байдаг штэ. 2 3 дээр очиж ампуурц өдөртэй байдаг штэ. Энэ залуу бол яг улсынхаа төлөө бүр гайхамшигтай хөрөнгө оруулалт хийж байна. Тэр залуучуудыг урамшуулах, тэр стартапууд руу мөнгө хийх. Тэгээд ерөөсөө гадагшаага ерөөсөө бүгдээрээ ингээд яг олон улсын зах зээлийг ингээд фокуслцсан. Шри-Ланк өөрөө бахан амтай улс биш л дээ 22 сая чинь бас их тоо. Гэхдээ яг ингээд олон улсыг фокуслцсан. Шри-Ланкийн яг тэр одоо рупигээр нь биш. Ерөөсөө л валютаар орлого олох стартапуудыг тэнд ингээд боожуулаад сууж байгаа байхгүй. Тэр алсын хараа, тэр яг тийшээ ингээд зоригтой мөнгө хайж байгаа байдал. Тэгээд мөнгө хайснараа 2021 оны дэлхийн шилдэг одоо coworking space болсон байдал энэ төр бол бүр вау. Ийм одоо 2 дугаар, 3 дугаар ийм байдлаар гарч ирвэл бас болж шүү гэдэг тийм. Манай надад нэг тийм юм үнэрчдэг шүү дээ. Манай яг бид нар Tesla-тэй их ойрхон байдаг. Tesla яг тийж харагддаг байхгүй юу? Тийм үү. Tesla ч манай хөрөнгө оруулагч. Тийм шүү дээ. Бас ингээд тий зөндөө олон газруудаас очиод айлын хаалгах мөнгө ойлгож чи бид нар сургууль байгуулах гэсэн юм. Тэгвэл санаа өвдсөн сайхан сэтгэл санаа хоёроос өөр юм байхгүй байна гэдэг өмнө хэлээд очиход бид нарыг алгаад тусаад аливаа наашаа өдрөөд common guys та нар яг юу их гэдэг нь сонссон үзсэн. Tesla шүү дээ. Тэгэхээр Tesla ч ялгаагүй одоо энд байгаа залуучууд нь 2 3 дугаар үеийн залуучууд. Вау, ийм гоё, ийм зоригтой залуучууд байхад бол бид нар юундаа бодорч. Явах үү тий одоо угаасаа чадна болох юм байна. Тийм байна. Шри-Ланкийн тэр J1 гэдэг нөхөртэй тэр нөхрийг харахад бол ирээдүй сайхан л харчлаа. Даанаг тайзан дээр их даам суусан юм аа. Тийм. Хойлоо Бутанд нэг тийм санамтай таараагүй юу? Бутаны санам. Би яг чиний яриа ингээд сэтгэлээ сонсож байхдаа тэр панел дээр сууж байсан залуучуудын донд
залуучууд жоохтой настай ингээд хүмүүс байгаа шүү дээ. Доктор Тэр нөхөр ганцаараа нэлээд хамгийн залуу. Тэгээ ингээд сандал дээрээ ихт биш. Нэлээд налаад доош ингээд гулсах маягтай суудсан. Тэгээ гутлыг хөлийг нэг дээр нөгөөг нь ачаад бүр баг нэг хүний ам руу ийлээ. Энэ ямар танхаа нөхөр вэ? Хоёр төрлийн хүн тийм танхаа байдсан шүү дээ. Яг харахад те. Нэг нь бол хүмүүжүүлэх нөхөр. Мөнгө төлөө тайзан дээр гараа суудсан хүмүүжүүлэх нөхөр. А нэг нь болохоор үнэхээр хийцэн мөнгөтэй. эх орныхоо ирээдүг нэлээд одоо өндөр түвшинд ингээд одоо эдийн засгад нөлөөлөөд тэр хүн үнэхээр ингээд их юм чирж яваа. Тэгээд дээр нөгөө чам юу ч асуусан хариулъя гэдэг байх. Тийм хоёр төрлийн хүн байгаа байхгүй юу? За тэгээд сууж байгаа байдлыг харчаад за энэ аль нь юм бол та гэдэг. Тэгээд ихтгэлээ сонссон чинь үнэхээр ухаалаг байсан. А энэ нөгөө орон дээрээ чирж явдаг төрөл юм байна. Утаанаар бол соном юм байна. Манайхаар одоо тэсэг баяа юм да. Тэгээ яг гарч ирээд ашгүй хоол идэхдээ манай ширэн дээр зогсож таараад тийм. Ой guys яахтай нөгөө яг л нөгөө тэнцэж дандаа настай голтуулсан даа шүү. За тийм ээ бас нас цусан арай ойр харагдсан болоо. Ойрмалгаар нь хаа юм ингээд ирээл юм ярьсан чинь бадмат хажууд байж таараад одоо юу хийж явах вэ? Өдөөс хойш ямар тийм сонсоогүй түг унаад хашиж явхад бэлэн байсан. Стартап гэх юм шууд хөө тгий үзээ. Тэгэл гараад явсан да. Одоо эндээс бид нар хөдлөөд Барселона орно. Би Барселона гэж санаа гаргасан. Яг тэгэхээр Барселонад миний одоо улаан филм Гауди алдартай юу уран барилгач архитектор Гаудигийн төрсөн нутаг Гаудигийн хоттой. Тэгээ Бадмата үзүүлэх юм Гаудигийн зөндөө байгаа. Тэр очиж таньчаас бас нэг дугаар хийнэ. Тэгээ цаашаа бид нар Ром, Венецээр явна. Ромд оржоо маань байгаа. Оржоо дээр очиж подкаст тийм. Юмны үн энэчээс хоёр дахин хямдрахыг явуулсан тий. Хоёр суусан үнэтэй. Парис ч зөвлөх хэл та. За ямар ч байсан нэг сааман дуусчихлаа. Яриа сайхан репортоо өгчлөө. Ямар ч байсан бид Бадмаар нар зүгээр суух байгаа гэх. Японд бас ламан идэж байгаа хийжлөө тий. Хантимэг гадуур гүүгээд тахлаар нөгөө яг суух цаг хоол идэх үед таарах юм. Тэгээд албаар та нарын шүлсийг ингээ гоожуулах гэж идэнгээ яриад байгаа юм шүү. Цагаан ашиглаж байгаа байлаа. Энэ хүүхэн ч одоо ингээл энэ хүүхэн ч гэлэхгүй одоо бид горомчтой нэг ингээ суухаараа фокуслаа суучихын зүгээр юмнуудаа яахгүй юм те. Зүгээр нэг хүний ажгаар гарчихгүй юм. Заавал нэг юм зураг мураг аваад нөгөө дараа ажиллаа бодохоор л те. За аялангаа ажиллах юм. Бүхэн дагуу болсон сул талтай. Сул тал нь яг ингээд нөгөө гадаадад ингээд хэрвээ би нөгөө аялангаа ажилтгүй байсан бол энд зүгээр ирээл энэ чэнэл байх байхгүй юу? Тэгээ одоо ингээд зүгээр ингээд юм хүмүүс үзээд хараа зугаалаад тусад нь подкаст хийх гэдэг ингээд сайхан юмаа зааж тавьчаад гоё ингээд зөвхөн ярина. Гэтэл ингээд нөгөө аялангаа ажилтдаг учраас яг энэ чинь ингээд нөгөө энд гадаадад явж байгаа юм үзэж харах хэрэгтэй, дундуур нь ажлаа амжуулах хэрэгтэй. Гэлскээс онлайн хурлуудад орж ин, гэлскээс ийчээ мэйл шидэж ин, гэлскээс ингээд юм амжуулж байгаа учраас яг подкаст их цаг өөрөө их бага гараад байгаа. Гэхдээ ханаас ч хийдэг ажлыг Парисаас их гоё л байгаа хэвээр надад бол тэгээд. Үгүй яг эдэнгээ подкаст хийж байгаа гэсэн та нараасаа жоохон уучлалтай байгаа. Яг ойлгоно гэж бодож байна. Ер нь бол гэхдээ ажил намайг амьдрал өөрөө ийм л байдаг. Аялангаа ажиллах нь нэг даваа тал нь. Одоо ингээл нэг фокуслаа суух юм бол одоо өдөрт байсан таска бүгдийг дуусгах босоо явдаг байхгүй юу? А бид нар ингээд зүгээр ажлын байран дээр ч юм уу байвал нэг угаасаа нэг юм заахан маргааштай. Заахан маргааштай. Тийм тийм. Тэгээ ингээд тараан байршуулж одоо тэр чинь миний үг шүү дээ. Тараан байршуулж ажиллаа гэдэг юм. Энэ бадмаа дандаа тийм нэг тараан зачи тэрийгээ. Би Википедиар ингээд онцлог одоо ингээд энэ тэнд буудлаа аваад орно шүү дээ тий. Би болохоор ингээд яг чемоданаас нэг юм гаргаж тавих дуртай биш. Энэ одоо залах үеийн зам бах та. Юм хом ингээ энэ тэн тавьчихаар нэг бол мартчихгүй гэж бодоод ингээд нэг бүх юм ингээ нэг дор нэг тор уутан дотроо байж байгаа надаа ямар гэж жоохон голгосон нэг юм буцаа хаачдаг. Вики бол тэгэл яг цүгнээсээ бүх юм гаргаад өлгүүр товцуудаа өлгөөл тэр 0 толь молны урдуур гоосахны гочлахны юмнуудаа ингээл гаргаа ширээ мэрэн дээр компьютер чинь цэглэж юм хомнуудаа ингээл өрөөл яг угаасаа тэнд амьдарч ирсэн юм шиг хамаг юм ингээд тэгээ явах болохоор нөгөөдөлөө буцаагаа л ингээд би ажилласан хүн шүү. Би болохоор ингээд яг цүгэн дотроос аваа хэрэглээ буцаага хийгээд гарахаа болохоор нэг ганц нэг усны сав мав тэр нэг сойц моцхон аваа гэл тэгэл ав гэл гарч. Тэгээ хоёр юм онцлогтой тэгээ би нэг нөгөө тараан байршуултаа хийж ийн гэж хэлдэг байхгүй. Принцесс
бүсэслэгтэй манай хүн чаач байсан тухайг бол ич бүрэн бүрдүүлдэг. Би бол тэгээ за унтаж ивэл явах вэ? Идэж ивэл явах вэ? Би ч унтах гэж боолн болно. Ингээд амтаалаа нүүр мөрөндөө маск цаалаа ингээд энэ хүн чинь бараг орж нүрээ будгаа угаадаг ч юм уу ч юм ингээд. Викигийн тэр унтах тэр ажлын дараалал бас сүртэй штэ та намайг харуул бас. Сүрлэг цэглэг хийж авах. нүр их юм хийн манай хүн шиг угаагаад маск цааск тавиад л тэрийг ярьчихсан. Би чи тэнж орж ирээ шүсөө гажлаа. Тэгсэн нэг царай нэтлэн байгаа. Адилхан биш ээ яг ойртол бас тэр хөдөлмөрийн үр дүн чи харагдана. Тэгэл намайг ч хүмүүс дүүтэйгээ явж л гэдэг шүү дээ. Тэгэл тэр тараан байшруулж тэр ёстол үлдэдгүйгээл сул талах та тий. За энэ одоо гэж дугаарыг энд өндөрлөө. Викторийн сонин сайхан болтол ярьлаа да. Тэгээд яг Парисын тухай чинээс яг мэдсэн сурсан юм а ярихад арай жоох эрт байгаа дээ. Өнөөдөр орой чинь хэдүүлээ Узбекийн элчээсээ яамд зориулаад Women in Tech-ийн эмэгтэйчүүдтэй зориулаад Узбекийн хувцсны фэшн шоу үзүүлсэн. Тэрийг очиж үзсэн. Тэгээд жоохон энэ нутгийн хүмүүстэй уулзч муулзахаараа ярихамтай, сонин сайхантай болохоор Парисын тухай орой аюумыг дугаарч нөгөө манай Women Tech-ийн нэг баримтат кино маань Netflix дээр орох гээд уншиж байгаа. Тэрний дахин эдит явчихсан. Тэгээд гэрт нь очиж бүгдээр үзэхээр болсон. Таныгаа үзсэн. Тэгээд яагаад тэгж байгаа гэхээр дараа нөгөө Netflix дээр гарцсан хонь ингээ шокрч үзэхгүйгээр тэгээд нөөсөө аягүй сайн авах юм байна те. Ваа гэлтэй да. Тэр гарч энэ гарч нэг явсан. Тэгээд маргааш өдөр арга хэмжээ маань яваад оройдоо хүлэн авалт манд болоод тэгээд нөгөөдөр өглөө бид нар Барселон руу аяа би бүр Барселон явж байгаа. Ингээ баяр төрөд Парис яах вэ? 4-5 удаа ирсэн болохоор нэг тийм дандаа Вики бол угаасаа их газар ярьж байгаа. Би бол анх удаа ярьж байгаа болохоор мэдрэмжүүд их гоё шин байна. Тэгээд ямар ч гэсэн тэрээр явж үзээгүй ирээд дөнгөж нэг одоо 20 хэдэн цаг болж байгаа. Нэг хоноогүй байгаа хүний нүдээр ингээд хорвоо харахад олон жил хот байгуулсан улс ямар их зэгцтэй юм. Нөгөө гудамж блок те ойлгоход амархан. Манай монголчууд өөрхий хот байгуулаад дөнгөж нэг 100 хүрэхгүй жил болж байгаа болохоор аргагүй шинддэг юм байна да гэсэн тийм мэдрэмж. Тэгээ хэдэн 100 жилээр ингээ хотоо хөгжүүлээд авсан хүмүүс юу н хаанаа байх, бичиг ямар байх энэ чинь ингээ бүр стандарт болсон болохоор гоё юм. Хоёрдугаар Европ ингээд нөгөө юмыг их чанартай хийх зорддог учраас одоо метроны буудал, гудамж, олон нийтийн ингээд хэрэг газрууд дээр явхаар хуучин метроных нь хаалх нь өөрөө онгойлгодог ч байх шиг тий. Гараараа ингэж онгоолж буудаг ч байх шиг. Тэгтэл бидний мэддэг нөгөө зүүнүүд Азийн метро ч ингээ бүгд одоо ингээд гараараа онгойлгохоо болцсон дандаа буудал нь электрон болцсон. Тэг юм нэг хуучин гэтээ их цэвэрхэн хуучин мөртлөө цэвэрхэн. Тэгээд нэг юм их анханасаа их олон жил хэрэглэх гэж хийдэг. Байн цаг үе дагж ингээд шинжлээд байдаггүй. Нэг тийм чанар үнэрсэн. Цэвэрхэн чанартай газар байдаг юм байна да. Тэгээ одоо нөгөө Европоос ирдэг гутал хувцсны учрыг одоо нэг ойлгох гэж. Гэдэг сони ингээд загвар нь хоцсон юм шиг мөртлөө нэг шинээрээ байгаад байдаг. Энэ одоо гэсэн чинь ер нь бол энэ хүмүүс хоримтлалыг тэгж л үүсгэх хэрэгтэй байдаг бахтаа л гэсэн тийм мэдрэмж. Одоо хүн нь нэг удаа чанартай хувцас аваад олон жил хэрэглэх гэж хувцас аваад үдээд үлдсэн хугацаанд хувцас авах мөнгө хоримтлуулж амьдралдаа нэмэрлэдэгтэй адилхан улс орон хүртэл нэг юм хийчээд тэрийг ингээд байн шинжлэх биш олон жил хэрэглэж одоо хоримтлал үүсгэх юм одоо баян улс Парис гэж хэлэхэд бүгд мэддэг юм санхүүгийн чадвартай баян улс байгаагийн нууц нь ардаа энэ байж магадгүй юм байна да гэсэн мэдрэмж өнөөдрийн байдлаар төрж байна. Тэгээд нэг юм хийхдээ чанартай хийгээд олон жил эдэлдэг. Барилга нь ч модноос гарахгүй те. Одоо ингээл Шонзелизээ гудамж гэхэд барилга нь хэдэн зуун жил болж байгаа барилгууд түүхийн дурсгалт газар гэж байгаа мөртлөө гайхамшигтай гоё уран хийцтэй. Тэгээд арчилгааны торлогоо л их сайхан идэх юм байна. Байнга нураагаа шинэ юм бариад ахгүй. Нэг барьснаа л сайхан арчлаад олон жил авч явдаг байдаг юм байна. Энэ мөнгөтэй амьдрахын нууц нь энэ юм дгүү да гэсэн бодол одоогийн байдлаар төрж байна. За тэгээд дараагийн подкастаараа илүү Парисыг үзэж хараад олон өнцгөөс нь хараад тэгээ өөр олон юмнууд дуулгая да. Миний тавгтай бол хэврээ үлжлээ. Викигийн идэв дуусчлаа. Олон их юм ярих хэрэгтэй. Тийм байна. Би арай их юм ярьчих. За баяртай. Тэр зүг баяртай.